За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Монгол Улсын засгийн газар бүтэц дотроо юу болж байгааг бараг мэдхээргүй хэмжээнд дангацсан тэр жигтэй урсгал зардлаа хүртэл бууруулж чадахгүй байгаа зовлон энэ төсвийн хүрээний мэдээлэлээр дамжиж наашаа орж ирж байна гэж би бол харж байгаа. Төсвийн зардал чинь өсөөд байна, урсгал зардал чинь бас нэмж өсөөд байна. Ерөнхий сайд учрал их хурлын дарга байхдаа бас л засгийн газрыг яг энэ чиглэлд урсгал зардлаа бууруул орон тоогоо таана хэмнэ хас гэж явуулсан. Одоо тэнцээ очиж суудсан. Ямар ч өөрчлөлт гараагүй төсвийн хүрээний мэдээлэл. Бүр эсрэгээр ярих юм бол энэчнээс таныг улсын хурлын дарга байхад төсвийн байгууллагуудын орон тоог 9 өөр хассан хасалтын үр дүн чи яагаад энэ төсвийн төсөөлөл дээр ч орж ирэхгүй байгаа юм бэ гэдэг хамгийн ихний асуулт. 2016 оноос хойш Монгол Ардын намын улаан намын цагаан байрны эдэн гишүүд маш их тансаглаж Монгол улсын одоо энэ татвараар цуглаж байгаа баялагийг үүрэг чиглэлд ажиллаж үзүүлсэ. Гэтэл дөнгөж нэг хууль батлагдаагүйн төлөө одоо зовлонгийн ардчилсан намынхнаас их идэх юм. Бид нар яасан? Бид нар хуралдаа ороод ажиллая гэж сууж шít. Та нарын бодлогын алдааны чинь зөвхөн нэг илэрлэн мөсөө уулын оройн энэ чинь ингэж л харагдаж байгаа. Энийг бол тэр цагаан намын цагаан байран дотор очиж яриул уг нь бол дээр баха. Тэгээ ер нь шийдэл гэж яриад байгаа. Уг нь бол жишээлхэд хөгжлийн банк, төрийн банк гэд банкуудтай. Хөгжлийн банкны зорилго бол импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлд хуулиар олгогдсон ийм эрх үүрэгтэй банк. Гэтэл яагаад газрын тос боловсруулах үйлдвэрийг тэр банк руугаа явуулахгүй юм? Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг яагаад тэр банк руугаа явуулахгүй юм? Тэр хөгжлийн банк, төрийн банкны захирлуудыг яагаад энэ чиглэлд нь шийдэл гаргаад тэр хуулийн төслийг боловсруулаад тэр гэж шахахгүй юм? Энэ чиглэл рүүгээ ажилуулмаар байна гэдгийг бас хэлье. 1.7 их найдын алдагдал гэдэг бол дахиад том алдагдлаа. Тэгэд мөчлөг сөрсөн төсвийн бодлого гэж яриад 2 жил болж байна. Хаана байгаа? Ерөөсөө харагдахгүй байна. Гэдгийг чинь бас нэг асуух гэсэн юм аа. Тэгээд дээрээс нь одоо Монгол улс бол халамжинд живсэн Монгол болсон. 4.8 их найдыг үрж байгаа халамжийн сайд Ав Бакир сайд хэдэн үнийг халамжаас гаргаваа, хэдэн үнийг бизнес эрхэлдэг болгоо, хэдэн үнийг ажил хийдэг болгоо. Яавал бид нэр тэтгэвэр авж байгаа ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгийн доод хэмжээтэй болгоод бусад халамж тэтгэврийг бууруулах чиглэлд одоо бодлого гаргадаг болох юм бэ? Яагаад та ажил хийхгүй энэ чиглэлд нь ингээд таг дугаа 2 жил суучж байгаа юм бэ? Өгсөн мөнгийг л үрж ийн өөр танаас одоо халамжийг одоо ингэж багасгах юм гарч шийдэл байна гэж ажиллахгүй байгаа юм бэ гэдгийг бас асуух гэсэн юм. Ер нь бол одоо энэ торгуул бичдэг нэг өвөөгийн ажил маш сайн явж байна. Бусад бүх ажлууд, бусад бүх бизнесийнхэн, бусад бүх хувийн хвшлийнхэн хүндрэлтэй байгаагаа шогшроод яриад шүү дээ. Тэгээ засгийн газар яагаад энэ чиглэлд ажиллахгүй байгаа юм? Махны үн нэмэгдлээгээд энд хоолны газрууд хаалгаа барьж байна. Энэ чиглэл рүү байгаад гарч байгаа бодлого гэж биднэрт байна уу? Энийг л бид нар одоо ярмаар байна. Нэг талаасаа одоо нөгөө талаасаа бол 90 их найдын хөрөнгөтэй төрийн өмчт аж ахуй нэгжүүд Монгол улсад ямар үр ашиг хүртэж байгаа. Эрдэнтийг хасчи, 5 толгойг хасчи. Бусд нь яасан? Эрдэнэс Монгол жишээлхэд баахан дарга нарыг суулгаж байгаа л тансаглалт тэнцээ маш ихээр явж байгаа. Тэнцээ тансаглалт буурчих юм бол энэ төсөв рүү ч орж ирж байгаа энэ орлого үр дүнгүй сайжирмаар байна. Гэх мэтлэнгээр засгийн газар бүтэц дотроо орлого зардлага юу болж яаж ямбалж байгаа, яаж тансаглаж байгааг харахгүйгээр зөвхөн татвар төлөгч иргэдийнхаа бизнес эрхлэгч нарынхаа нурууг нь авна, дахиад алдагдал үйлдвэрлэн гэдэг ийм төсвийн үрийг оруулах. За. Улсын ерөнхий сайд зочин танилцуулж эхлээд Улсын их хурлын гишүүн ерөнхий сайд Нэм осрын учрлын урилгаар гэмтэл соогийн судлалын үндэсний төв Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сувилагчдын төлөөлөл улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Сувилагчдаа төлөөж төрийн ордонд зочилсон та бүхэнд удахгүй болох сувилагчдын баярын мэндийг нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сувилагчийн мэргэжлэг дэлхийд даяарт үн цэнтэй ховор ажлыг зарласан эрхэм одоо энэрэнгүү мэргэжилтэн цагаан нөмөрхтөн Баатар та бүхэнд эрүүлэх энэ хорвоог асчрал сайн сайхан бүхнийг бас дахин өсөөрөөё. Манай танаа тойргийн гишүү одоо ерөнхий сайд болцсон сууж байна. Ерөнхий сайд үгэлье.
За Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвийн манай сувилагчдын төлөөлөл их хурлын үйл ажиллагаатай танилцж байгаад талархаж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье. 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн салбарын ажилтаа албаагчдын цалингийн нэмэгдэл тооцогч эхэлсэн. Засгийн газар шийдвэр гаргасан. 5 дугаар сарын 13-нд эхний цалин бууна гэдгийг бас та бүхэнд хэлье. Тэгээ багш эмчнэрийн цалин нэмсэн нь бол өөрөө тогтоог шүү. Урсгал зардал өсөж байгаа. 1, 2, 3 дугаар сард гүйцэтгэл хангалттай биелэг. 4 дугаар сард бол гүйцэтгэл биелсэн байхгүй. Өнгөрсөн жил төсвийн хүрээний мэдээллийг би эдийн засгийн сайд байхдаа боловсруулахад алдагдал нэг их найдаар оруулж ирсэн. Ингэж эдийн засгийн өсөлт саархаас сэргийлсэн. Өнөөдөр Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг 6% гэж үзэж байна. Бид 5.8 гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлтний энэ тоонд хүрэхийн тулд бид тодорхой алдагдал үүсгэж гадаад зээлээ санхүүжүүлж хувийн хвшлийн ажлын байрыг хадгалж аж ахуй нэгжүүдийг дэмжих бодлого л явуулах ёстой. Би энэ эдийн засгийн өсөлтийн тоонд хүрэх ёстой л гэж ингэж үзээд байгаа. Энэ эдийн засгийн өсөлтийн тоонд хүрэхийн тулд эдийн засгийг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Дан алдагдлаар эсвэл нөгөө тендер зарлаад худалдаа авах ажиллагаа зохион байгуулалт биш юм бэл. Давхар одоо жишээ нь бага орлоготой иргэдэд, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд, том компаниудад, салбар салбарын сегментийн төлөөллүүдэд эдийн засгийг идэвхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор жишээ нь бага орлоготой иргэдэд дэмжих зорилгоор хувь хүний орлогын албан татварыг хөдөлмөр өсөй доод хэмжээнээс 100% хөнгөлчихё. Ингэснээрээ энд өөрөө ажлын байр хадгалагдаад явах юм аа. Энэ алдагдал өөрөө бий болсноор эдийн засгийн өсөлт одоо энэ тоонд хүрэх юм а гэдэг зорилгоор л энэ алдагдлыг тооцсон юм шүү гэдгийг би бас танд хэлье. Одоо би бас үннийг хэлэх ёстой. Төрийн ажил бол залгамж чанартай. Зандаж тэр ерөнхий сайдын үед 2.3 их найдын хэмнэлтийг би цаг үеэ олсон зөв хэмнэлт байсан гэж үздэг. Гэхдээ 4 сарын гүйцэтгэлээр одоогийн байдлаар төсвийн алдагдал 1.4 их найд гарчаад бид нар батлагтаа алдагдал 1 их найдаар баталсан шүү дээ. 1.4 их найд. Одоо ийм үед хариу арга хэмжээ авахаас өөр арга зам байхгүй. Ингэж явахгүй бол за одоо ингээд бүгдийг агшаагаад явъя. Тэгээ ингээд алдагдaltaгүй явъя гэх юм бол цалин өсөө нэмж чадахгүй, тэтгэврээ нэмж чадахгүй, давхар аж ахуй нэгжүүд амьгүй болно, үйл ажиллагаа явуулах болцоогүй болно. Гадаад зээл өгсөн байгаа ч хэрэгжилж чадах болно. Тэгэхээр За Бакир сайд нэмж Ав Бакир сайд нэмж хариулъя. Тэгээ халамжинд чивсэн улс боллоо л гэж ах шиг байна л да. Монголын төр ер нь дэлхийн улс орнуудын альч төр халамж шаардлагатай иргэдэд халамж үзүүлэх ёстой. Жишээлбэл таны хэлж байгаа зардал дотроос халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амжиргааг дэмжих, мөнгөнд тэтгэмж, хүүхдийн мөнгөнд тэтгэмж, насны хишиг, тэгээс 3 хүртэлх насны хүүхд асаргааны тэтгэмж, өрх толгоос хэсэг ихэр хүүхдийн тэтгэмж гэдэг эдрээс яг алийг хасах юм. Одоо хасах бүрэн эрх бол улсын хурлд байдаг. За нийтдээ 2025 онд бол 2.4 их найд төгрөгийн одоо таны хэлээд байгаа халамжийг Монгол улс тараасан гэж үзээд байгаа. Гэтэл халамжийн зардал дотор жишээлбэл хүүхдийн 100 мянган төгрөг явж байгаа. Энэ маань халамж юм уу? Жишээлбэл Монголын төр бол хүн амын бодлого заавал аваад явах хэрэгтэй. Жишээлбэл 80 мянган хүүхд төрдөг байсан бол 50 мянга төрдөг болчлоо. Олон хүүхдийн бодлогыг яаж дэмжих юм жишээлбэл хүүхдийн мөнгөөр дамжуул